Сайн байна уу? MB Shop-ийн мөнгө байна. Өнөөдөр бичлэгээ илүү сонирхолтой байх хүднээс далаагаа бас хамт авчирсан байна. Сайн байна уу? За өнөөдрийн хувьдлогоороо дэлхийн хамгийн олон үзэн ядагчтай болон хамгийн хайрлагддаг нэгэн топ буюу 50 жилийн түүхтэй Apple брендийн талаар илүү дэлгэрэнгүй тэр тусмаа яг лаптопын бүгдээрээ гоё задлж ярих болно. За Apple-ийн буюу MacBook-ийн хамгийн даваа тал нь яг үндэ яг юу юм бэ? Айгүй олон даваа талууд байгаа. Жишээлбэл Retina дэлгэх за SQL, Butterfly keyboard ч юм уу SQL, Titanium гадаргууд нэртэй ер нь асар их даваа тал байгаа. Гэхдээ Onslaught-ыг 2-3 даваа тал дурдах юм бол ер нь бол хамгийн ихэнд бол яг Mac-ийн яг өөрийнх нь яг альбиас гаргасан Macintosh үйлний систем байгаа даа. Тэр үйлний систем нь бусад Windows болон Linux үйлний системтэй харьцуулбал илүү хялбар, ойлгомжтой, эмэг цэгцтэй болж байгаа. Мөн дээрс нэг Apple-ийг өөрийнх нь үйлдвэрлэдэг hardware болох CPU, RAM, motherboard эднэртэйгээ хамгийн сайн зогсож ажилладаг. Тэр утгаар ер нь бол хэрэглэгч биднэрт Windows хэрэглэхээс Mac нь Windows-ээс илүү нэг тийм гацал багтай, илүү ойлгомжтой, илүү хурдан мэдрэмжийг ер нь яг тэр хоёрыг ингээд зохицолгоор илүү мэдрүүлдэг гэж хэлж болно гэсэн үг байна. Тэгээд ер нь бол яг Mac-ийн хамгийн чухал зүйл бол яг CPU болж байгаа гэсэн яг 2020 оноос гарч ирсэн яг AIM төрлийн AIM CPU болж байгаа. Ер нь бол Intel CPU хэрэглэдэг. Тийм нэг 19 он бол i5, i7 гэсэн гэр CPU-д ашигладаг. Одоо яг 20 оноос хаваад ерөөсөө AIM1, AIM2, AIM3, AIM4, AIM5 гэсэн CPU-ийг хэрэглэж байгаа гэсэн үг байна. За яг тэр чипүүд нь ямар ялгаатай, ямар зүйлээрээ ингээд яг MacBook-ыг яг тусдаа ингээд юм илүү болгож чадаад байна гэвэл AIM CPU нь болохоор ихэд бол Windows үйлнээс нэр CPU, GPU гэдэг зүйлийг яг нэгтгэхэд нэг чип бол авчиж байгаа гэсэн үг бол яг тэмцээ ер нь бол яг бүх зүйлийг яг хийж байгаа нэг гол цөм байгаа гэсэн үг бол 10 core-тай. Тэр зөв нь болохоор одоогоор тодорхойлож байгаа хамгийн сайн тогны зацуул сайтай эрчим хүчийг баш бага зацуулаад маш өндөр хурдтай гаргадаг CPU яг юу вэ гэвэл яг AIM гэдэг чип нэг тэр өөрөө болж ирж байгаа гэсэн үг. Тэр утгаараа цэник барилт нь илүү удаан, илүү олон юм дээр multitask хийхээр гацал багтаа орж байгаа гэсэн үг. Илүү олон хүн хэрэглээд ажиллаж байгаа. MacBook яг хамгийн анх тест дээр 20 цаг ерөөсөө тасралтгүй ажилласан гэж ярьдаг юм байна. Тийм яг нэг 2020 онд ер нь бол яг хамгийн шуугуулсан CPU байхгүй бол яг 20 цаг яг CPU-гээрээ цэнгээ зөвхөн батарейныхаа цэнгээ 20 цаг айлж байна. Яг Intel CPU-ийн болохоор зөв тэгж чадахгүй. Яг стандарт нэг 8-аас 10 цаг, зөв 6-аас 8 цаг тэмдэг байсан бол яг Mac-аас гаргасан яг AIM гэдэг чип юм бол яг 20 цаг болж байна. AIM1, AIM2, AIM3 одоо AIM5 дээр явж байгаа штэ. За тэгвэл нэг AIM чипүүд дундаа AIM5 болон хамгийн сүүлийн CPU болон хамгийн ихний CPU хоёрын орондох нэг ялгаа тесрэлт гэх юм уу те. Тэрийг чи яг юу ч харж байна. Тэгээ ер нь бол яг Intel CPU, AIM чип хоёр нь архитектурууд насар өөр болж байгаа гэсэн. Яг тэрнтэй адилхан AIM1 чип, AIM5 чип хоёртой архитектуроор төстэй боловч тухайн нэг жижигхэн юнитэд агуулгаж байгаа транзисторуудын нөгөө тоогоор ер нь асар зүрхтэй болж байгаа гэсэн үг бол яг хамгийн анх гарч ирсэн яг AIM1 миний санаж байгаа хэвчээд бол нэг ойролцоогоор 500 million транзистортай гарсан бол одоо багшлуулж байгаа одоо яг AIM5 чип нь болохоор 5 billion транзистор болж байгаа гэсэн үг бол тэр утгаараа ер нь бол яг транзистор их багцмаа таны спүүнээр хийж байгаа тооцоолж ер нь бол яг олон жижиг хэсэг дамжигдаад илүү хурдан гарч ирнэ гэсэн үг бол тэр транзистор их багцмаа таны спүү олон юм дээр зэрэг ажиллана, гацхгүй ажиллана, хурдан ажиллана гэж хэлж болно гэсэн үг бол. За ингээ би яг нөгөө над дээр болдог асуудал тахгүй. Одоо шинэ Windows хэрэглээ сурсан хүмүүс ингээ Mac руу шилжиж орох гээд эсвэл одоо нөгөө нэг зарим бүх хийх үйлдвэрлэлийн системүүд нийт масаараа Windows хэрэглэдэг. Тэгсээр нөгөө MacBook-ийн маань өөрөө амар классик штэ. Гадлын дизайн. Тэнгүүд Mac руу шилжих гэдэг нь үйлдвэрлэлийн системний зүрх гараад ирдэг. Энийг чи яг давуу тал гэж бодож байна. Яг энэ дээр яг хөө энэ бол нэг жоохон ингээд хүмүүсийн дунд явуулсан нэг юм жоохон хитрүүлсэн дрөмөр хитрүүлсэн гэдэм хавж болчиход байгаа хэрэг бол ер нь бол ямар ч үйлний систем дээр хүн 7 хоног ажиллавал 7 хоног хангалаа сурч нэгсэн хэрэг бол нөгөө хүмүүсийн амны даам дамжаал явсан Macintosh үйлний систем яг хэцүү гэдэг нөгөө ингээд биенийгээ санаа зовоодаг. Яг үндэ ингээд тэр хүн айгаад шаардлага байхгүй зөв худалдаж аваад ашиглаад 7 хоногт бол тань бүр Windows-ээс илүү хэлбэр илүү ойлгомжтой байх юм зөв зарим зүйл байгаа. Мөн ялгаахгүй Windows-ээс нь илүү ам зүйлүүд нь байгаа юм л аль ч үйлний системүүд нь давуу болон сул тал гэж байгаа хэрэг бол тэгээд хэрэглээ сурахад хэцүү юу, зовх уу гэж бол тэр бол нэг тийм жоохон хэцүү. Утгагүй асуудал тийм асуудал юу гэсэн биш. Нэг 7 хоног хэрэглэгчл асуудал ахгүй сурч нэсэр. За би нөгөө Windows хэрэглэгч байхгүй. За тэгэнгүүт MacBook дээр одоо ингэдэг бас нөгөө нэг сул талын ойлгоо хэлээрээ тий. Одоо яг л бодит ямар хүнд ер нь MacBook илүү зохиод байгаа. Тэгээ хин хэрэглүүлүүд зохиод байгаа тий. Windows дээр яг одоос илүү сул байгаад байгаа
одоо юу гэдэг нь MacBook-ийн сул тал зах гэх энэ асуултыг. Тий. Ер нь MacBook-ийн ер нь яг хэрэглээг бол айгүй үргэн хэрэглээ тий. Тэр одоо олон үргэн хэрэглэж хийж байхаар нэг зөөхөн хэдэн сул талтай ямар одоо мэрэгжлийн хүмүүс жоохон тутамг байхаа гэдгийг хэлжээ л да. Одоо хамгийн ихэнд одоо хамгийн том зүйл бол ялчгүй хүнд одоо рендер хийдэг, хүнд одоо 3D дээр ажилладаг барилга архитектур эсвэл нөгөө барилгын одоо усны гарц тийшээ явна, галын гарц тийшээ явна тиймхүү хүнд рендер хийдэг. Одоо хүмүүс тэр жоохон хэцүү. Хүнд рендер яагаад хэцүү вэ гэвэл нөгөө CPU болон GPU чинь нэг чип дээр байгаа даахгүй. Тэн дээр удаан ажиллахад ер нь бол хал жоох ихсэн. Мөн дээрээс нь нөгөө Macintosh өвлөний систем дээр 3D Max, SketchUp гэдэг нөгөө аппликейшнуудын маань одоо нөгөө спортинг буюу нөгөө source engine-ийн арай жоохон тутам байдаг Windows үүлний системтэй харьцуулахад бол ерөөдөө бол тэр утгаараа нэг жоохон хэцүү. Хоёрт нөгөө Windows үүлний систем дээр чинь Intel-ийн CPU байгаа. Мөн дээрс нь Nvidia-гийн GPU гэж бол байгаа. Энэ хоёр мангас яг тэр зүйлэн дээр хоёрлаараа нэгдээд орчих юм бол яг тийм хүнд рендер дээр GPU нийлэн бол AIM гэдэг чипүүсээ хамаагүй илүү сайн ажиллана гэсэн үг бол хүнд рендер дээр. Тийм. Бусдын дээр бол яг баг ялгаахгүй. Баг л Mac юм л хамаагүй AIM бол илүү гарна гэсэн. За гейминг тал дээр. Яг тийм батгаж байна. Яг гейм тоглоом тоглож байгаа ер нь бол Mac-ын дээр нь бол анхаасаа тоглоом тоглох зорилттой байхгүй. Энэ дээр ялчгүй жоохон элегант, жоохон fancy яг тийм хөө ажил хэрэгч болж байгаа гэсэн. Тэр утгаараа яг тоглоом тоглож болоход бол болно. Тэгэхээр тэн дээр нэг тийм тухтай тоглохгүй хүнд одоо AAA төрлийн тоглоом тоглож болно. Та тоглоом бол сонирхтой бол Windows үүлний систем сонгох нь шүү дээ. Зөв. Нөгөө нэг сайжруулалт явагддаг. Тий яг тий. Яг Mac-ын дээр ирэхэд бол аюулгүй байдал айгу маш том ер нь л даваа талтай. Аюулгүй байл айгу сайтай. Мөн дээрээс нь ер нь бол motherboard-ийн бүтцэн нь бол Windows үүлний системд одоо Acer, Lenovo, Asus, Dell-тэй ашиглаад motherboard юм шал өөр motherboard өөрсдөө үйлдвэрлэж болохоор яг тэр утгаараа MacBook дээр RAM болон hard-ыг бол нэмж солих жоохон боломжгүй. Ер нь л хэцүү байдаг. Яг үйлдвэрээс солих зориулттай биш. Яг солих боломжтой байх гэхдээ ясар хэцүү. Солихгүй байсан нь бол тань MacBook-ийн ер нь бол одоо хэрэглэн нэр дэмтэй болж байгаа гэсэн. Харин одоо Windows үүлний систем гэж яриад байгаа Acer, Lenovo, Dell, HP нэр чинь үйлдвэрээсээ одоо нэмж upgrade буюу одоо hard RAM өөрийнхөө хүснээрээ нэмэх боломжтой байдаг. Тэр солихгүй нэр жоохон нэмэхгүй нэр нь сул талтай. Гэвчиг нөгөө MacBook-ийн бас чинь бас юу аа. Тийм MacBook-ийн part-ууд ч одоо 8 GB-ийн RAM чинь одоо яг нөгөө Windows үүлний системтэй буюу одоо бусад брэнд лаптоптай 16 GB-ийн лаптоптай тэнцүү хэмжээний яг асар хурдан ажиллах чадамжтай. Окей, одоо хамгийн сүүлд гарсан байгаа энэ Neo гэдэг загварын талаар хоёлоо илүү гоё заа. Тийм. Энэ би сонсохны нөгөө нэг гар утасны одоо нөгөө чиптэй буюу нэг тийм сайн биш. Одоо юу гэдгийг. Тэгсэн амар бүүн болж байгаа энэ жилийн бураастаа алаан болж ин л гэдэг. Тийм ер нь энэ нөгөө MacBook-ны чиптэй болохоор муу биш болчихж байгаа ихэд бол MacBook-ны одоо Apple ер нь 2 чип хөгжүүлж явж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор A гэдэг одоо чип хөгжүүлж байгаа. Нөгөөд нь болохоор AIM гэдэг чип хөгжүүлж байгаа. A буюу одоо энэ юм дээр байгаа. Тэгээ iPad дээр орж ирж байгаа тийм. A нь болохоор яг утас iPad нэг жоохон Apple Watch юм уу те ийм өнгийн хэрэглэн дээр орж байгаа гэсэн. Neo дээр болохоор яг A18 гэдэг чип орж байгаа. iPhone 17 Pro-гийн чип орж байгаа гэсэн. Энэ нэг та хүмүүсийн нөгөө утасны чип биш те утас шиг ажиллах юм гэдэг нэг тийм сонир ойлголт өгдөн. Яг үүндээ үгүй. Энд дээр нөгөө Macintosh үүлний систем орж ирж байгаа. Тэр утгаараа та Office-ийн програм дээр ямар ч судлал ажиллана. Хэрэгтэй бол Photoshop, Premiere Pro, After Effects болон зураг болон бичлэгийг эдэлж болно. Ер нь бол Office-ийн хэрэглэнд ер нь хангалттай тохирч байгаа гэсэн үг. Яг Apple брэндээс гаргаж байгаа оюутан залуустай зориулж байгаа хамгийн төгс сонголт гэдэг л MacBook Neo болж байгаа гэсэн үг. Бас үнэлгээний хувьд бас аюул боломж үнэтэй байгаа даа. Бажет одоо төсөв хямдхан гэхдээ гаргаж байгаа одоо чадамж нь ерөөдөө бол бас дутаад байхгүй ер нь бол i5, i5-ийн 11, 12, 13 дээр нь дутаад байхгүй хэмжээний дисплейний үзүүлэлттэй болчихж байгаа гэсэн үг бол яг Office хэлэн дээр хангалттай болно гэсэн үг бол. Ер нь app утасны спүүгээд муу гэсэн үг биш үү бол. За тэгвэл одоо MacBook Pro, MacBook Air гэдээ бас яг ингээд яг нөгөө лаптопныхны хувьд бол ингэж задарч байгаа штэ. Ер нь бол Pro нь яг яагаад байгаа нь те Pro манайхан яг бас гоё ялгаж өгөхгүй байгаа дах шиг байгаа. Яг хэрэглэгч нарын хувьд те энийг чи гоё задлж өгвөл. За Pro яг ямар төвшний хүмүүс зориулдаг байгаа. Air нь яг ямар төвшний хүмүүс зориулдаг байгаа те. Энийг чи харуул. Тий, бас AIM чипнэр бас айгу бас тортон гэсэн ингээд задарсан үед байгаа. AIM 4 гэж байгаа, AIM 4 Pro байгаа, AIM 4 Pro Max гэж байгаа гэдэг бол яг тэрэн загвард нь Pro Max Pro бол нэр нь бол яг хөвчлэн MacBook Pro гэдэг одоо нэг сер дээр орж иж байгаа гэсэн үг бол тэрний ихэд бол жоохон нөгөө видео эдит хийдэг хүмүүстэй. Эсвэл саунд инженер дээр ажилладаг хүмүүс, эсвэл дизайнер 2D, 3D дизайн ажилладаг хүмүүс. Тэр хүмүүс ер нь бол Pro chip юм л зүгээр болж байгаа гэсэн үг бол бас энэ нөгөө
рендер хийж тэр нь бол хуурай рендер хийгээд байхгүй ирэхэд бол хэмжээ нөгөө баг хэмжээр рендер хийж байгаа. Тэр хүмүүс нь бол pro angle-ийн сэрэн зүгээр ирэхэд бол бас илүү мэрэгжлийн байх. Илүү мэрэгжлийн гэдэг. Тэгээ бас про дээр чинь бас нөгөө илүү кодинг тал дээр ажиллаж байгаа. IT инженерөө, цалгааны инженерөө тиймэрхүү код тал дээр ажиллаж байгаа хүмүүс про angle зүгээр. Бас air дээр нь болохоор ирэхэд бол илүү офс тал та. Одоо нэг жишээлбэл одоо хууль, чимж, багш одоо нэг тиймэрхүү зөвлөгтэй офс дээр ажиллаж байгаа хүмүүс бас авч авахд нэмхэн авсархан хөнгөн цэвэрхэн загвар байвал ирэхэд зүгээр. Air-ийн нэг ялгаатай зүйл нь болохоор air дээр болохоор нэг чип нь болохоор ийм зүр энгийн юм орж байгаа. Хоёрт нь өөрөө синс байхгүй орж байгаа. Синс байх болохоор илүү хөнгөн болж ирж байгаа. Хаалт байхгүй. Хаалт уус ийм чип л ер нь л асар бага л та тийм. Асар бага л та. Тэгээд синсгүй болохоор хөнгөн болж ирж байгаа. Хоёр цэник барилт нь прогоос илүү удаан болж ирж байгаа гэсэн үг бол тэр утгаараа нөгөө бизнесмэнүүд илүү авч авдаг хүмүүс тийм хөрөөдөл air загвар юу зохино гэсэн үг. Гэхдээ air дээр бол бас Photoshop ажиллахгүй Premiere Pro ажиллахгүй энэ гэж ойлголт байхгүй ялгаахгүй ажиллана. Та хэр мэрэгжлийн төвшөнд хэрэгжиж чинь хэр анхан шатны төвлөж байгаа. Тэг хэрэглээгээ төв тодорхойлно гэсэн үг байна. Зөв. Тэнгүүтээ үнэлгээний хувьд бол бүдэр өөр агаад итгэвтэй. Ер нь бол air нь арай хин том байдаг. Арай өмнө боломжийн болж байгаа. За Neo бол угаасаа хамгийн боломжтой. Одоо бол зах зээлд байгаа MacBook хамгийн хямдхан гэж хэлж болох юм. Тийм ер нь бол хамгийн боломжтой. Ер нь бол MacBook нөгөө нэг анхнаасаа жоо үнэлгээний хувьд угаасаа өндөр байгаа. Windows компьютеруудыг бодвол тий. Тэрийг юу нь юу чад яагаад ч үнэтэй байгаа тий. Тийм тэн дээр ер нь бол айгүй ер нь бол техник зүйлүүд хамаагүй илүү болчихж байгаа хэрэг MacBook-ны дэлгэцэн хүртэл external-тэй өөр. Тэр Retina дэлгэц гэж ямар дэлгэцийг хэлж байгаа. External дэлгэцний хөдөө лидийн цаа нэгт хамгаалттай. Мөн дээрээс нь 2.8 дэлгэцний тэр шалан гаралтай болж байгаа. MacBook-ыг өөрөөсөө үйлдвэрлэж гаргадаг. MacBook-ийн дэлгэц бол 2.8 гаралтай гэж ойлгож болох. Сүүлийн үеийн дэлгэцүүд бүгд тийм болж байгаа. 2024-өөс хойш бүх MacBook Pro болон Air загвар бүгд энэ дэлгэцний гаралт маш сайн. Тэгээд бас IPS хийдийн хоёрыг хамгаалт болж байгаа гэсэн. Тэгээд мөн дээрээс нь дууны хувьд дууралтын хувьд бол бас муу ялгаа байхгүй. Бусад бизнес хамаагүй чанартай болж байгаа гэсэн үг. Ер нь ингээд жоохон ярил деталь болгоно ер нь шал өөр болж байгаа. Уус, тоос, дөргөө, чигний хамгаалал нь бол бас битүүмж байна, аюулгүй байдал байна. Яг тэр бүх талаараа жоохон ер нь илүү ирэхээр үнэлгээнд илүү авчиж байгаа. Мөн дээрс нь хамгийн том чухал нөлөө болж байгаа бол яг брендинг гэдэг зүйл болж байгаа гэсэн үг. Яалтчгүй одоо нөгөө MacBook-ны хийстэй экосистем тийм нөгөө Apple-ийн экосистемгүй бүсэд бүх нөгөө нэг гар утас мөцтэй амар гоё смут ингэж баялаа. Тийм яг тийм тусгай брендинг болгож чадчих зэрэг бол тэр утгаараа бас жоох хэмжээний одоо үнэлгээ бол байл байх юм та мөнгө төлөөд аваа гэсэн үг юм байна шүү дээ. Өөрчтөө MacBook дээр буюу Apple брэнд дээр ярих гоё нэмэлт илүү бүр за мэдээж манай ийм shop дээр бол байгаа тий. Тийм манай ийм shop дээр бол M3, M4, M5, Air Pro, Neo тэгээд хүссэн загвар хүссэн өмнө сонголттой iPad-тайгаа ихэд бол тэгээд суулгах програмд нь орж ирж байгаа баталгаа нь орж байгаа гэсэн үг бол. Тийм. Тэгээд энэ бол Apple дээр нь л яг нэмж дурдыг гэвэл Apple-ийн нөгөө ер нь бол үзүүлж байгаа сервис нэг бусад бизнес хамаагүй сайн. Одоо Apple Care гэж зүйл байгаа. Apple Care-ийг нөө даатгалж байгаа гэсэн. Хэрвээ та даатгалын нэрхэд бол Apple-тай ингээд бүртгүүлээд төлөөдөөвэл таны Apple ямар нэгэн байдлаар гимтлээ гэж та Apple-ийн ямар нэгэн replacement юм уу эсвэл цоошин загвараар солиод авах бүрэн боломжтой. Хэрвээ та мэддэггүй бол ихэд бол Apple-ийг хэрэглэж хэрвээ та мэддэггүй бол Apple Care гэдэг зүйлийг сонирхоод үзээрэй ихэд бол нэг даатгалтай. Тэр мөр нь ер нь бол брендинг бол хамаагүй л болох. Одоо би нөгөө сонсч байсан нөгөө Apple-ийн нөгөө нэг зөвхөн нөгөө unboxing буюу зөвхөн онгойлгох процессыг бүр секунд дээр нь тойл ингэж юу яадаг. Одоо сэтгэл зүй сэтгэл юу гэдэг нь таашаалыг өгөхийн тулд тэрэн дээр нь бүтэн баг ажиллаж идэг маш их хэмжээний мөнгө зарцуулж идэг гэж сонсон. Тэр нь хүртэл надад аюулсаа Apple амар гайхалтай брэнд шиг санагдсан. Гэтэ би дуртай биш. Ягаад гэвэл жоохон үнэтэй байдаг. Монголын зах зээл дээр жоохон үнэтэй байгаа болов уу гэж ханддаг. Гэтэ хэрэглэгчийн сонголттой. Тийм ер нь л үнэн дагаж ер нь хамаагүй нартай. Хамаагүй нартай болж байна. За тийм ээ. Ойлгомжтой гоё явж ирсэн тайлбар өгсөнд одоо биднэрт танилцуулсанд бас далаад үдээ баярлалаа. Ер нь бол ингээд базаад хэлэхэд бол яг MacBook хэрэглэгч MacBook авах байгаа хүмүүс бол жоох үүлэн системээс нь жоохон жишгээд цааргалаад байдаг те. Энэ бол том асуудал биш юм байна гэдэг бүгдээ бас харлаа. За үнэлгээ жоох үнэтэй агаад идэм байна. Гэхдээ энэ бол өөрөө одоо үнэхээр дэлхийн түвшинд зөрөөгдсөн гайхалтай брэнд одоо юу гэдэг бүх юм супер гэж ойлголоо тийм үү. Яг юу мэдээж тодорхой хэмжээний сул. Гэтэ бүр сонсохны бол бас яг гейминг тал дээр ажиллаж байгаа гэсэн сонссон. Ер нь бол илүү одоо тоглоомын тал руугаа ажиллаж байгаа. Гэхдээ Apple тоглоомын загвар гаргах бас их гоё биш чинь шиг бас зөвхөмжгүй ч юм шиг санагдаж байна тий.
За ер нь бол манайхан хэрвээ та Apple-ийн компьютер ч юм уу Apple-ийн лаптопыг сонирхож байгаа бол та манай дээрээс бас ирээд илүү бас мэдэрч үзээ сонирхоод авах бүрэн боломжтой. Apple бол үнэхээр нэр хүнд те таны одоо энэ яг таны ажил хэрэг байдал одоо бүх талаас нь маш гоё илүү классик ажиллаж өгч боломжтой брэнд юм байна гэж би бол хувьдаа ер нь ойлголоо. Тэгээ та бүхэн маань ч гэсэн ойлгосон байх гэж найдаж байна. MB Shop-ийн мөнгөө Талаа. байлаа.